Өнөөдрийн хичээлийг бид нар байгаль дундаа усныхаа урсгал, моддынхаа шуугааны дунд хөхтөнгөрийнхээ дор явуулахаар би шийдсэн юм. Яагаад ингэсэн гэхээр өнөөдрийн лекцийн маань утга агуулга, мөн чанарыг та нар газар лус байгаль тэнгэрийн урсгалд олгос дуу авиатай нэг итгэж дотоод мэдрэмжээрээ түүнийг хүлээж аваасай гэж хүссэндээ би энийг хөдөө явуулахаар шийдсэн юм хүмүүс. Ингээд би хичээлээ эхлэе. Өнөөдрийн хичээлээр хавдар өвчнийг яаж төгс төгөлдөр эмчлэх вэ? Өвчтэй хүн өөрөө хэрхэн эрүүлжих талаар юу хийх ёстой юм гэдэг талаар хөндөж ярина. Үүний тулд хавдрыг бүрэн эрүүлжүүлэх гүн ухааны ямар үндэслэл байна вэ? Гүн ухаантан Эрдэнэ сорж агван балдан айлдсанчлан нөхцөл шалтгаан бүрэлдэж бий болсон бүгд мөн нөхцөл шалтгаан бүрэлдэхэд арилжгүй болно гэж гүн ухааны тодорхойлт гаргасан. Энийг эмчийн сэтгэлгээний үүднээс бид өөрсдөө бодож үзвэл эдгэрхгүй өвчин байхгүй гэсэн томьёол гарч байгаа юм. Ягаад гэвэл өвчин нөхцөл шалтгаан бүрэлдэж бий болдог. Тэгэхээр бид арилах нөхцөл шалтгааныг бий болгоод өгвөл өвчин өөрөө арилж идэгнэ. Хавдар гэж юу хэлж байна вэ? Хавдрын тухай эрдэмтдийн маш олон тодорхойлт байдгийг та бид нар мэднэ. Гэхдээ бид арай өөр нэг тодорхойлт өгч байгаа. Энэ нь хавдар гэдэг бол ерөөсөө гаж мэдээллийн хуримтлал бодижсэн материцны үр дүн. Нэг дэх тодорхойлт энэ юм. Хоёр дахь нь хавдар бол эзэндээ шоовдрлогдсон эсүүдийн бөөгнөрл. Гурав дахь тодорхойлт нь үеийн өрийн орон хийгээд таны өнөөдрийн үйл ажиллагаа, бодол сэтгэл, буруу бодол сэтгэлийн үр дүн нийгмийн гаж үзэгдлүүдтэй нягтарсан энэ гурвын нягтрал нь хорт хавдар өвчин гэж үзэж болох юм. Бидний тодорхойлтыг шинжлэх ухааны үндэслэлтэй биш тодорхойлтоо гэж бодож байж магадгүй хүмүүс эрдэмтэд ингэж маргаж болох. Гэхдээ энэ тодорхойлт нь урд гарсан бүх тодорхойлтоос юугаараа давуутай юм бэ гэвэл хавдар өвчнийг төгс төгөлдөр эмчлэхэд бүрэн гүйцэд эрүүлжихэд илүү хүч нөхцөл бололцоог өвчтөнд эмчдэж нээж өгч байгаа юм. Үүгээрээ давуутай. Хавдар өвчнийг эмчлэхийн тулд өөрөө эдгэрхийн тулд юу хийх ёстой? Энд 3 бүлэг эмчилгээг өвчтэй хүн өөртөө хийх хэрэгтэй. Нэгдүг нь суур эмчилгээ хийх. Өөрөөр хэлбэл үндсэн эмчилгээ, суур эмчилгээгээр ямар ч эмчилгээ үр дүн төрөхгүй. Аливаа нэг юм заавал суурьтай байж тэн дээр бүтэж бүрэлддэг. Хоёр дахь нь өвчин үүссэн нөхцөл шалтгааныг бүрэн гүйцэд арилгах. Нэг ч шалтгааныг үлдээлгүйгээр арилгах ёстой. За гурав дахь нь мэдээж хавдар эрүүлжих. Хавдар төгс төгөлдөр эдгэх нөхцөл шалтгааныг бүрэлдүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн тодорхойлтойгоо харьцуулж үзвэл энэ 3 тодорхойлт туйлын тохиромжтой байгаа нь ойлгогдох баха. Тэгээд би мэдээлэл эмчилгээ буюу суур эмчилгээг өвчтэй хүн өөртөө яаж хийдэг юм бэ гэдэг талаар хэдхэн зүйлийг хөндөж ярина. Хүмүүс ойлгохдоо мэдээлэл гэдэг бол бидний 5 мэдрэхүйгээр л ордог гэж. Бас түүгээр гардаг гэж ойлгодог. Гэхдээ энэ дэндүү хомс ойр зуурын ойлголт юм. Хүн өөрөө ухамсаргүйгээр байгаль орчин, нийгэм, орон зай, ертөнц байгалийн дуу шуум, шуугаан, өнгө гэрлийг хүлээн авч байдаг. Хүссэн хүсээгүй онойрсч байсан ч, хоорондоо ярилцж байсан ч, ажил төрлөө явуулж байсан ч танд түн бум мэдээллийн сувгууч нээлттэй байдаг. Энд би ганцхан жишээ хэлье л. Маш олон хүн одоо наадмын талбай дээр ч юм олон хүн дунд бид нар нэгэнтэйгээ гэрүүлээ эхнэрээ хөтлөөд явж байхдаа тэр олон хүний дундуур хинтээ ч мөргөлдөхгүй, юундад таварцаглахгүй зөрөөл яваал өнгөрөөл. Энэ хүн илж байна, урдаас 5 хүн илээ, 10 хүн илээ, мөрөө иш нь болгоё, тийшээ мөрөө энтер гэж боддог.
Энэ бол дотоод ухамсараар зохицуулагдаад өөрөө ингэ явж байгаа. Тэгэхээр энэ бол энгийн гадна талын жишээ. Ийм нарийн мэдрэмжийг өвдсөн хүмүүст өөрт нь олгож өгөх хэрэгтэй. Тэрийг өөрт нь нээгээд өгч хэрэгтэй. Энэ цагтл мэдээллийн эмчилгээний одоо гайхамшигтай чанар орших ёстой. Өвчтэй хүн өөртөө яаж мэдээлэл хийх юм? Бид түүнийг юу гэж хүмүүст ойлгуулах вэ? Хамгийн эхлээд хүмүүсийн бодол санаа, үг яриа, хүсэл тэмүүлэл бүгд мэдээлэл. Хүний тухай, ямар нэг зүйлийн тухай, тэрч байтугай ямар нэг амьтан уул ус, газар ус одоо юу гэдэг юм. Тэрний тухай муугаар бодвол таны бодсон бодол өөрөөс чинь цацраад тэр ярьж байгаа хүнд чинь хүрээд эргэж ойдог. Бид нарны гэрэл усандаар тусаад, толиндоор тусаад бидэн рүү ойдогтой адилхан цацагдсан тэр бодол сэтгэлийн туяа уг зүйлдээ хүрээд ойхдоо заавал их үүсвэртэй шингэдэг. Энэ бол нарийн эрчмийн нэг онцлог. Энд 10 хүн, 20 хүн, 100 хүн байсан ч хамаагүй. Тэр муу хүний тухай муу гэж бодсон хүндээ тэрийг олж ирдэг. Тэгэхээр тэр нь өөрт нь өвчин эмгэг үүсэх тийм нөхцөл орон зайн мэдээллийг үүсгээд энэ дахин хоримтлснаар, олон дахин хоримтлснаар, хэд хоримтлснаар тодорхой босго үр дүнд хүрээл эмгэг өвчнийг үүсгэж байгаа. Тэгвэл яах вэ? Хүн өөртөө энэ тааламжтай энергийг, тааламжтай эрчмийг өгөх ёстой. За яаж? Хамгийн эхлээл өөртөө гэмшиж мэдээлэл. Би урд нь хүнтэй тэгж хэрэлдсэн, тэрний тухай муугаар боддог, тэрнийг тэгж хоолсон, тэгж хараас ирүүл тавьсан. Магадгүй ээж аваа бид нь өдрий төдий хуурч байсан хүүхэд. Энэ бүхний төлөө гэмшиж чадах юм бол чиний тэр өнгөрсөн гэмшил нүгэл хилэнцгийн орон зай тодорхой хэмжээгээр хорж байдаг. Ерөөсөө нүгэл хилэнцгийг хороох, хариулах арга ганцхан мэдрэмж гэж Бурхан багш өндөрлөгт нээгээд өгсөн. Бурхан багшийн туйлын дээд хүн төрлөختөнд өгсөн нэг гайхамшиг нь бол мэдрэмжийг нээж өгсөн явдал байна. Энийний тухай бид дараагийн хичээлээр ярих нь. Би зөвхөн энийг ингээ орхичихъя. Дараагаар нь зөв бодол. Ариун гэгээн хүсэл тэмүүлэл. Туйлын гэгээ мэдээлэл болж байна. Тийм ч учраас бид өнөөдөр энэ хичээлийг ийм хөдөө газар, уул усныхаа дунд сонгож авсан ийм учиртай юм. Жишээлбэл та хүмүүсийн тухай, ямар нэг уул усны тухай бурхандаа залбирчулах, орон нутгийнхаа хийгээд орчныхоо байгаль орчны тахилгатай ууланд залбирч тэрний сайн сайхныг олж харахыг хичээх хэрэгтэй. Эн чин тэр таны сайн сэтгэл тэр ууланд хүрээд тэр усанд очоод тэр тэнгэр урханд хүрээд мөн буцаж байна. Чиний сайн бодол тэндээс илүү хүчийг агуулж ирээд танд шингэдэг. Тэр шингэсэн мэдээлэл эргүүлж орон зайг эрчимжүүлж өгдөг. Тэгээ та нар одоо миний сая ярьсан энэ зүйлийг бодоод нүдэн жаахан хагас аниад дорн дахны бясалгал, тарин ёслол, төвлөрөх ёсоор бол хараагаан нүдэ хагас анж хамрынхаа үзүүр төвлөрүүл гэсэн байдаг юм. Энэ их учиртай. Энийний тухай бид бас дахиад ярина. Хамрын үзүүр хараа хоёр, хамрын доторх мэдрэмж, хүний харааны мэдрэмж маш нарийн холбоотой байдаг тухай энэ тантаарны медицин дорн дахны гүн ухаан тодорхой бичсэн байдаг. Бид сүүлийнхээ хичээлээр задлж ярина. Ингээд хөх тэнгэр тунгалаг ус байгаль мөрөн хөх ногоон ой цайш алсрах их уулсыг ширтэж 5 минут та нар дотроо төсөөлөн бодоод өөрийн дотоод мэдрэмж, дотоод мэлми зүрх сэтгэлээрээ төр нэгдэхийг хичээсгэ. За хэлээд нүдэ аниад төвлөрөлд орно. Инээмсэглээрээ таны инээмсэглэл тэр сайхан уул усыг хараад энэ сайхан модны ширчигнэ голын усны харигааг сонсч инээмсэгэл нүүрэндээ нэмсгэл тодорвол энэ дэндүү механик мэт санагдавч та нүүрэндээ нэмсгэл тодорволвол таны орон зай бүхэн эс бүхэн чинь инээдэг.
Инээд ямагт хайр, ямагт гэгэн орныг бүрэлдүүлдэг. Өвчтэй эртнэн хайрл ходоодоо зүрхэн илгэн уул усны энэ сайхан шорчгоно авяа хөх тэнгэр өнгөний нийлэмжин тэр эртнээ нэгдэж байна гэж ойлго төсөөлж бод нэгдэхийг хичээ. Инээмсэгэл гэхдээ энэ дэндүү хиймэл юм шиг бодогдож байж болно. Гэхдээ тийм биш.
Та нар голын долгион дээр нарнаас унаж байгаа тэр алтан шаргалсаа сул мөнгөт цайран гэрэлтэж байгааг харцгаа. Тэр гэрэлгээ танлуу ойж таны дотоод зүрх сэтгэл рүү мөнгөн гэрэл туяа засарч байна гэж төсөөлж бод. Энэ таны дотоод сэтгэл оюун ухааны орон зай сэтгэлийн орон чинь туйлын тунгалагшуулан ариусгах болно.
Хавдар өвчтэй хүн өөртөө ямар мэдээллийг хэдийд яаж өгөх ёстой вэ? Эмч тэр хүмүүстэй яаж зөвлөх юм бэ? Мэдээлэл бол хичнээн ойрхон олон дахин давтамжтай байвал төчнөө их үр дүн хүргэдэг. Жишээ та нар хардаа тамилчид ингээл гэр өргөөл гэдэг. Өдөрт 2 3 удаа ингээл дасгал сургуулаа хийгээл булчин томрол тэгэл 100 хил 200 хилээ өргөж эхэлж байгаа. Энд чи яаж байгаа юм гэхээр булчиндаа мэдээлэл өгөөл байгаа. Үүнтэй яг адилхан тамирчин шиг өвчтэй хүмүүсүүд байдагч байна. Миний зүрх, миний өвчтэй ходоод миний хавдар арилж байна гэдэг мэдээллийг гантаас өг. Одоо шөнө унтахтаа ингээд унтахтаа орондоо орчвол миний өвчин эдгэрч байна. Миний хавдар эв эрүүл болж байна. Эв эрүүл болж байна, би эрүүл болж байна. Яагаад эрүүл болж байна вэ? Бурхан Тэнгэрээс ирж байгаа ичим хүч. Өнөөдрийн бидний сонссон лекц яриа, бидний байгальдаар сонссон усны авиа чимээ тэр ариун бүхэн миний бие шингэсэн учраас миний бие эдгэрч байна. Би эв эрүүл боллоо гэж бодсоор байгаад унтчих хэрэгтэй. Шөнө өвчтэй хүн биеийн зовлоод сэрвэл би өчигдрийнхөөс сайхан амарчээ. Миний өвдөлт гайгүй болчихжээ гэж заавал өөртөө хэлж явах хэрэгтэй. Илүү ч өвдөж ингээд нэг хэлчих. Өнөөдөр араагаагүй, маргааш араагаагүй. Энэ мэдээлэл давтагдсараагаад тухайн эрхтэндээ хүрдэг. Өглөө сэрэнгүүтээ хүнтэй юу ч ярилгүйгээр, босч бие засалгүйгээр, өөрийн бодлогүйгээр би ямар сайхан амраав ээ. Миний бие эрүүл болжээ. Өчигдрийнхөөс миний бие маш сайхан байна. Бодох ёстой. Энэ гурван ийм тохиолдолд өдөр ингэж нэг хэлээд ороо юмтахта өглөө энэ мэдээллийг өөртөө өгөөл байх юм бол мэдээллийн хуримтлал тодорхой нэг төвшөнд хүрээл, нэг босгонд хүрээл тэгэл үрдэнд төрдөг. Стакан тавьчаа усгаажуулаад байхад асгадаггүй шүү дээ. Яг амсраар нь дүүрч ирэл нэг тусал тусахад гадагшааш асгардаг. Тэр тусал ус чинь саяын таны өгч байгаа мэдээлэлтэй яг адилхан зүйл. Ийм юмыг л өвчтэй хүмүүстэй маш сайн ойлгол дотоод ухамсарт нь хандаж шингээж өгөх юм бол та нарын эмчилгээ 100% үрдэнд хүрнэ. Хавдрын эмчилгээ нь үндсэн 3 бүлэг юм байгаа. Суур бүлэг буюу үндсэн бүлэг нь мэдээлэл эмчилгээ. Өнөөдөр ангаах хаан энийг огт хэрэглээгүй. Ямар ч өвчин хэрэглээгүй. Ер нь мэдээлэл эмчилгээ гэж байдаг ч юм уу үгүй ч юм уу. Энэ тухай тодорхой хэвлэл радио, телевиз бусад сувг мэдээллээр би аваагүй. Олж үзээгүй. Миний үзээгүй юм төм бом би тэрэн дотор явж байдаг байх. Ямар ч байсан Монголд энэ тухай таг чиг байх. Хоёр дахь нь хавдар үүссэн нөхцөл шалтгааныг арилгах. Өнөөдрийн хавдрын эмчилгээ яагаад хүн төрлөختөн энийг эцсийн эцэст эдгэдэггүй өвчин, өхөллийн өвчин гэд нэрлэлсэн юм. Хавдар үүсдэг нөхцөл шалтгааныг арилгахгүй эмчилээд байгаамаа. Тийм учраас нөхцөл шалтгаан байвал үүсээл. 3 дахь нь хавдар эдгэх нөхцөл шалтгааныг бий болгох. Ердөө ийм 3 бүлэг эмчилгээ хийнэ. Яагаад ийм 3 бүлэг эмчилгээг хаанаас хэн гаргаад ирв? Та нар асууж болно шүү дээ. Тэр эмчлүүлэгчд асууна. Эмчнэр асууна. Энэ гүн ухааныг 1703 онд билүү төрсөн Занын Авгаанбалдан гэж Монголын Эрдэнэ сарж Авгаанбалдангаа өөрийнхөө нэг бүтээлд бичээ. Нөхцөл шалтгаан бүрэлдэж буй болсон бүхэн мөнхөө нөхцөл шалтгаан бүрэлдэхэд арилж үгүй болно. Ангаах ухааны том яллаар энэ гүн ухааны тодорхойлтыг авч үзвэл эдгэхгүй өвчин байх бай. Одимлгийн хамт олон. Бид ийм тодорхойлт гаргаж байна. Зөвшөөрөх хүн бий, зөвшөөрөхгүй хүн бий бүгдийг зөвшөөрүүлэх гэж уурлахч юм алга, гойхч юм алга, авах нь авахгүй байг. А ямар ч байсан бидэнд хандж байгаа өвчтэй хүмүүсүүд энийг хүлээн зөвшөөрөөд ирж байгаа гэдэгт эргэлзэх юм байхгүй. Тийм учраас энэ 3 эмчилгээг та нар хийж өгөх ёстой. Та 3 хийж өгөх ёстой. Энд байгаа эмчнэр маань хийж өгөх ёстой. За тэгээ би мэдээлэл эмчилгээний тухай хэдэн зүйл хэлье. Юу ийдгийм, яадгийм, яаж өгдөг мэдээлэл гэж юу юм? Хамгийн товчоор тодорхойлвол мэдээлэл гэдэг бол харилцаа юм. Ерөөсөө л энэ. Олон хүн олон талаас нь янз бүрийн эрдэмтэн мэрэгд өөр өөрийнхөө байр суузнаас талаас нь янз бүрийн тодорхойлт өгч болно. Ердөө харилцаа.
Тэгэхээр мэдээлэл эмчилгээ бол ямар харилцаа өгнө вэ? Миний мэдээлэл ямар харилцаа өгнө? Хамгийн эхлээд чи эдгэрнэ гэдэг харилцаа өг. Чи эдгэрч байна гэдэг харилцаа өгөх ёстой. Өвчтөнд. Энэ харилцаа энэ мэдээллийг яаж өгөхөөр чиний орон тэр эмнэлгийн орон зай хамгийн эхлээд өвчтөнд тэр эмнэлгийн тухай нэр, тэр эмнэлгийн тухай нэр яриа олон түмний дунд юу гэж байгаа юм? Энэ бол мэдээлэл. Тэр эмнэлгийн тухай, тэр эмчийн тухай ард түмэн хүмүүс, ирсэн хүмүүс нь сайнаар ярьж байвал тэнд очивол эдгэлхнэ гэдэг мэдээллийг өвчтэй хүн өөртөө өгдөг. Тэр чинь ихний мэдээлэл. Би тэр эмчтэй уулзсан, тэр эмнэлэг дээр очихсан гэдэг чинь эдгэн гэсэн мэдээллийн их тавь, суур тавь гэж байгаа. Ороод ирэхэд эмнэлэг сайхан байх хэрэгтэй. Эмч нь инээж бай, совилогч нь инээж бай. Өрөө тасалгаан дээдийн гэлцал биш гэтэл нэг л үе үтний нэг л сайхан сэтгэл татсан. Тийм л байх хэрэгтэй. Энэ мэдээллийн их. Би эмнэлгийн мэдээллийн тухай ярихгүй, энэ тухай ярил дахиад 2-3 цагийн хичээл заах бол харин өвчтөн өөртөө яаж мэдээлэл өгөх гэдэг талаар ярьж байна. Хүмүүс өөртөө ямагт мэдээлэл өгч байдаг, түүнийг хурааж хуримтлуулж байдаг, тэр нь өвчин энгэг болж байдаг. Хоол бол нэг төлийн харилцаа мөн үү? Мөн харилцаа мөн юм бол тэр чинь мэдээлэл шүү дээ. Шийдвэл өөхтэй их хоол идээд байгаа хүн таргалдаг. Тэр мэдээллийн хоримтол, хоолн мэдээллийн хоримтол. Судас нь хатуурдаг, хоолн мэдээллийн хоримтлал. Хатуурсан судас нь тастай вав шиг хугардаг, цус сарвдаг. Мэдээллийн хоримтлын үр дүн. Тэгэхээр мэдээлэл гэдэг юм ийм олон суугаар, олон төрлөөс нь бид авч үзэх ёстой. Хоёр дахь нь мэдээлэл авах суур юу гэдэг юм бэ? Бид 5 хүртгүүгээр л мэдээлэл авдаг гэж ойлгодог. Тийм биш. Хүссэн хүсээгүй оюун санааны дотоод ухамсарын сэтгэлийн зүрхэнд мэдээлэл орон зайгаас хурж л байдаг. Над руу нэвтэрч л байдаг, надаас гарч л байдаг. Тэгэхээр мэдээлэл гэдэг бол бидний ухамсартай, ухамсаргүй маш олон салаа суугаар ижлэг гардаг ийм зүйл юм аа. Тэгэхдээ эсвхэн яг уурга тархины эдэд эсэд мэдээлэл хурдаг гэж ойлговол буруу. Эсвхэн мэдээллийн сантай. Ямар эрхтний эс байх нь ерөөсөө хамаагүй. Нэг эс 10-9 зэрэг биетэд мэдээллийг хүлээн авна гэж өнөөдрийн шинжлэх ухаан тооцчиход байна. Квант физик, биофизикийн анагаах ухаан нийлээд ийм тооцоо гаргачаад байна. Нэг биет мэдээлэл гэж юу хэлдэг юм хтэн зэрэг тэр дижитал ямар тоолдог гэдэг дижитал систем гэдгээр 81 жиг л хэлж байгаа. 81. Жишээлбэл ингээд хасах нэмэх 1.02 гэсэн ийм нэг 8 имийг л нийлүүлээд нэг дижитал мэдээлэл гэдэг байгаа. Нэг нэгж мэдээлэл гэж байгаа. Тэгэхээр 8-9 зэрэг гэсэн үг. Хязгааргүй их тоо энэ бол. Гэхдээ элэг хэдэн өстэй юм. Элэг хязгааргүй мэдээлэл авах хэрэгтэй. Тийм одоо орон зайтай хэрэгтэй юм аа. Ийм учраас мэдээлэл эмчилгээ гэдэг туйлын гайхамшигтай бөгөөд хамгийн суур эмчилгээ бид нэг номдоо бичсэн санагдаж байна. Мэдээлэл эмчилгээ бол бусад бүх эмчилгээтэй тэнцүү гэж. Тэр апирас, тэр агасгаа, тэр анагаах ухаан, тэр бариа засал, тэр зүү төөнөр, тэр антибиотик бүгдээрээ нийлж зөхгүй мэдээлэл эмчилгээтэй нийлнэ. Тэнцэнэ. Магадгүй түүнээс ч их байж болох мэдээлэл эмчилгээ. За мэдээлэл эмчилгээнд дэр хэдэн зүйлийг анхаарчих та нар өгч чадна. Хамгийн эхлээд эдгэрнэ та гэдэг. Ийм юмыг өвчтөндөө хэлэх хэрэгтэй, ойлгуулах хэрэгтэй. Хүртгүйд нь хэлээд ойлгодгүй маа. Чихэнд нь хэлээд ойлгохгүй, уншуулад ойлгохгүй, итгэхгүй. Итгэлийг зүрхэнд нь хэлж ийж хүн итгэдэг юм. Гэтэ чиний яриа өвчтнийхөө зүрхэнд төрж байх хэрэгтэй. Хоёрдугаарт мэдээлэл эмчилгээг би эдгэн гэсэн мэдээллийг эдгсэн хүний үгийн сонсгох тэр хүмүүсийг уулзуулах хэрэгтэй. Жишээлбэл тулгын 3 чулуу гэж тэр кинондор хавдар өвчнөөр эдгсэн нилээн хэдэн хүн яаж эдгсэн тухайга ярьж байгаа. 3 дугаар тим эдгсэн хүмүүсийн хоримтлуулсан туршлага хийгээд ном бүтээлийг унших хэрэгтэй. Жишээлбэл Элэгний Жамсран гэдэг хүний элэгэн эдгээсэн тухай тэр номыг унш. Жамсран бол ерөөсөө эмч хүн биш. Цэргийн хурандаа хүн байсан гэж би сонссон юм байна. Өөр ямар нэгэн албаны хүн байсан байж магадгүй, зүгээр би бол цэргийн хүн байсан гэж сонссон. Германы өндөр хөгжилтэй тэр анагаах ухаанд очиод таны өвчөө эдгэхгүй байна. Маш яралтай уцаа 7 хоногийн нас байна гэсэн.
хурч ирээд өнөөдрийн бидний хичээлээ явуулж байгаа энэ тансаг сайхан гайхамшигтай байгаль ертөнц далай ус хөх тэнгэр хөвд ногоон газар энэ амтны уул усны дуу шуугаантай нэгдээд 3 жил гэдэг байхаа 3 жил балаг зэрлэг амтын шиг хээрээр явж утаанд хомоолоор галаа цайгаа чинж төрөлүрийн ашигтай үнэтэй гэсэн ургамал ногоогоо идэж хөдөө хонж яваад 80 хэдийг насалж 3 ном чөлөө тойрвсон тийм хүн шүү дээ. Энийг үзэж байд тэр хүмүүс чинь итгэнэ. Итгэлийг хүлээж авсан цагт мэдээлэл дэмжлэгээ үр дүнгээ өгдөг юм аа. Өвчин үүссэн нөхцөл шалтгааныг арилгаж чадвал өвчин цаашаа даамжрахгүй. Өвчин үүссэн нөхцөл шалтгааныг хэн арилгах вэ? Өвдөж хүн өөрөө л арилгана шүү дээ. Харин хэн туслах вэ? Эмч туслана. Эмч туслахдаа холоос хөндийгөөс биш яг өвчтөнийхэн ойр дотны ах дүү шиг байж таны тус болно. Тэрнээс та энийг орхиор өгчвөл хүн орхидгүй. 60 жил 50 жил хэрэгжилсэн тэр зан заншил тэр юм орхидгүй. Нөхцөл шалтгаан хоёрхан бүлэг. Нэгдэх нь ухамсар сэтгхийн бүлэг. Энэ нь тэр хүний юмны тухай буруугаар боддог. Хардад сэрддэг, уур хилэнтэй, хэрүүл маргаан шигтэй, хар сэртэй энэ бодол бол нөгөөх эрчмийг сөргөжүүлж байгаа юм. Тэгэхээр энэ бодлоос салах ёстой. Хоёрдугаар өвчнийхөө тухай ихэнх өвчтнүүд дандаа хөгжүүлж боддог. Тийм хүн тэгж өвдсөн юм ингэж хүндэрсэн тэгж нас урсан одоо би тийм болох нь гэж айдасдаг. Тэгэхээр энэ бодлоос нь салах ёстой, салах аргыг эмч зааж өгөх ёстой. Яаж салах вэ гэхээр бидний түрүүчийн хичээлдээ түрүүхэн ярьсан тэр хөмсүүдийн туршлагаар яв. Эмчийн үгээр яв. Бас тэр номоор яв. Өвчин үүссэн нөхцөл шалтгааныг арилгах хоёр дахь хүчин зүйл нь ахуйн нөхцөл үү. Мэдээж ахуйн нөхцөл дотор хамгийн их гол нөлөөтэй ер нь магадгүй бас нэлээд тулгуур гол нөлөө бол хоол хүнсний нөлөө. Ийм учраас өнгөрсөн үеийн хоол хүнсний идэж ууж байсан цаг хугацаа, хэмжээ, домжоо, найрлага бүгдийг өөрчлөх. Бүгдийг өөрчлөх гэдэг. Тэр бүхэн чинь таны өвчин үүсэхэд нөхцөл шалтгаан болж хоорондоо бүрэлдэж, барилдаж өвчин чинь үүссэн юм а гэдгийг өвчтөндөө сайн ойлгуул. Хэрвээ ингэж чадвал өвчтөн таны үгэнд ороод өөрийнхөө хоолны дэгж аягийг огт өөрчилнө. Ямар хоолыг тийм бэ гэдгийг одоо хэлж өгөх хэрэгтэй. Хамгийн эхлээд таны зоогонд маш олон төрлийн хүнсний ногоонууд байна. Тухайлбал байцаа, манжин, лууван, өгөрций, помидор. За ер нь төмснээс бусад бүх хүнсний ногоог хоорондоо давуутай хэрэглэх хэрэгтэй. Хоёр дахь хүнсний ногоо зүйл бол уурах дургуул. Бид өвчтэй хүнийг ухаан махны төрлийг маш бага хэрэглэж бай. Бүрэн татгалзуул сайн. Тийм учраас уургийн нөхөх шаардлага байж болно. Байгаа. Тэгэхээр өнөөдөр хүн төрлөختний хэрэглэж байгаа уурах төмсний дотроос дүүфүү, шарбуурцэг, вандуй, бусад ургамлууд байж болох. Энэ зүйлүүдийг махаар орлуулж хэрэглэх хэрэгтэй. Таны цай ямар байх ёстой юм бэ? Ганцхан хоолны тухай яриад өгчлөө. Маш олон ургамлын цай эрүүлжүүлэх нөлөөтэй байдаг. Бидний өнгөрсөн үеийн ажиглалт өнөөдрийн ном хэвлэлд бичиж байгаагаар бол хавдартай хүмүүст нэлээд тааламжтай эдгэрэх нөхцөлийг их бүрдүүлэх цай бол хаалгайн цай байна. Хаалгайн цай байгаа. Тэгэхээр хаалгайг 6 сар түүсэн хаалгайг хатаагаад нунтаглаад тэгээд цайгаа хийгээд уу гэдгийг та нар өвчтөндөө зөвлөх ёстой. Дараа нь чацрагны цай, анисны цай. Өшөө олон цайнууд бий. Энэ цайнуудыг тусад нь хийж бэлдэж уух ёстой. За энд нэмж нэг зүйлийг хэлэх ёстой. Энэ юу гэхтэй зэрэг
өвчтэй хүн хоол унднаас бага эргэлдэг болдог, төрөл нь цөөрчдөг. Тийм учраас хоёр зүйлээр их дутагддаг шүү. Нэгдүгээр нь минералаар дутагддаг. Эрдэс бодисуудаар дутагддаг. Хоёр дахь нь болохдоор төрөл бүрийн амин дэмүүд дутагддаг. Энийг нөхөх төгөлдөр гүйцэд нөхөх арга нь ерөөсөө ургамлын шүүс уух. Жишээлбэл байцааг ингээд одоо ногооны шүүс шахачаал тэрний шүүгээд ямар ч сэмэрдэсгүй, нэвсийсэн, хөвгсөн, тундасгүй тийм тунгалаг шингэн болтол нь шүүж тунгалагшуулаад уuna. Өгөрцийг ингэж уuna, помидорыг ингэж уuna, луу манжин сонгиныг ингэж уух хэрэгтэй. Энэ бол тухайн өвчтний чинь хэрэглэх эрдэс бодис амин дэм хоёрын гүйцэд нөхөж чаднаа. За яагаад та ямар хоолыг идэж болохгүй вэ гэж ярихгүй байна уу гэж та нар бодож байгаа байх. Миний ярьж байгаа хоолыг л хэрэглэхтэй. Цаадын хэрэглэх хэрэггүй. Тийм учраас үр тариа, гурил энэ зүйлийн талаар хэдэн зүйл хэлж байна. Үр тариан дотроос вандуй шүү. Будаанууд, төрөл бүрийн будаа. Урвалжин будаа, хар будаа, шар будаа, хөц будаа. Цагаан будааны сүүмс буюу цагаан будаа хийхээр сүүгшгэн гарч байгаа. Тэрийг уцалгаж хэрглэж болох. Ийм олон төрлийн будааг ургамлын тосоор болвол чиндүүн ургамлын тосоор, чиндүүний тосоор одоо амталж боловсруулж хэрглэж болно. За махан дуртай хүмүүсүүд байвал яг хөө дөөфүүгээрээ тэгээд жоох махны шөлөөр энэ төр хачирлаж амтлахыг болно, ингэж болдог. Ерөөсөө махтай хоолыг огт хасахад зарим өвчтний хувьд бараг л одоо мах идэхгүй болгон санаа сэтгэлээр ундаг шүү. Тийм учраас махтай хоолыг зөвшөөрч болно. 7 хоногт 2 удаа, 3 удаа махан хоол гээгүү шүү дээ. Махтай хоол гэдэг чинь гурилтай хоол энэ тийг хэлж байгаа юм. Тэгэхээр ийм махтай хоолыг 3 удаа, 2 удаагаас илүү хэрэглэх хэрэггүй. За нэмэлт ямар зөвлөгөө өгөх вэ гэдэг. Тэгэхээр өвчин үүсэх нөхцөл шалтгаанд ялангуяа эмэгтэйчүүдэд энэ бүх гоо сайхны зүйлүүд чинь нөлөөсөн байдаг. Энэ талаар Америкийн нарийн судалгаа эрдэмтэд хийгээд бичиж байна. Уруулын будаг, хөмсөг, усны будаг, зокны будаг. Энэний доторх элементүүд хавдрын эсийн дотроос олдоод байгаа шүү. Тийм учраас эдэн чинь хавдар үүсэхэд шалтгаан биш хэд нэг нөхцөл нь болж байгаа. Тийм учраас ерөөсөө энэ бүх хэрэгжилж байсан зан заншил энэс 100% хагасах хэрэгтэй. Өвчтөнтэй яг ийм тулаад ярихлаар хэлдэг. За би багасгаж байгаа, цөөлж байгаад гарчия гэж. Энэ огтуруу цөөлөх хугацаа, багасгах хугацаагийн чинь цаад хавдрын эсийн ургалт өрдөө зөвшөөрдөг. Харин ч их дуртай. Тийм учраас ерөөсөө шууд 100% салах аргыг өвчтөндөө зааж өгнө. Рүүчийнхээ хичээлийг бид голын хөвөн дээр хийсэн. Өнөөдрийн хичээл уулын оргил дээрээс энэ хичээлээ явуулах гэж байна. Бид голын эргээс энэ орой дээр гарч итэл зөвхөн байгаль газрын хувьд дээшилж байгаа биш. Өчигдрийн бидний оюун ухамсар мөн өдий чинээ дээшилж энэ хэмжээний төвшөнд ариусан дээшээг ахиж байгаа гэж ойлгож байна. Бидний эхний хичээл бол инээмсэглэлээр өөрийгөө яаж ялааршуулах вэ? Энэ тухай хэдэн зүйлийг ярилцах болно. Хүн өөрийнхөө ердийн амьдрал дундах инээмсэглэлийнхээ тухай бодох хэрэгтэй. Бид ямар үед инээмсэглэдэг? Инээмсэглэл, инээд энэ төр. Энэ хоёр бол нэлээд зөрөөтэй зүйл. Магадгүй инээмсэглэл нь их дотоод гүний зүрхний сэтгэлийн инээмсэглэл байдаг. Хөхөрлөдөн бол арай өнгөц тэрнээс наагур магадгүй нийгмийн зарим гаж зүйл, хувь хүний гаж зүйлийг шоолсон ийм инээд байдаг. Хүний сайн сайхан инээдийн тухай ярихад ээж аав хоёр хүүгээ хөлд орох гэж байгааг, охиноо юм төвшөөд босч байгааг, тэрний хот инээхийг хараад ээж нь өвөр дээр байгаа хүүгээ харж инээмсэглэдэг. Сэтгэлтэй хоёр залуу бие биелүүгээ олны дундаас харж инээмсэглэдэг. Энэ бол
Татан төрхөн инээмсэгэл болохоос биш. Жинхэнэ үйл явсан дотоод сэтгэлийн зүрхнийх байдаг. Өвчтэй хүн ийм инээмсэглэлийг бий болгох хэрэгтэй. Мэдээж та нар бодож байгаа хүнд өвчтэй хүн өвдөж шаналж байхад, гэрийнхэн сэтгэл санаа зовж байхад яаж инээмсэглэх вүлээ гэж. Инээмсэглэх дүр эсгэ хэлээд зүгээр инээмсэглээд үз. Хүн инээмсэглэхэд яадаг вэ? Тийм төрх байдлыг бий болгох хэрэгтэй. Энэ төрх байдал чинь аяндаа дотоод сэтгэл рүүгээ нөлөөлдөг. Аливаа хэлбэр бол дотоод агуулга өөрөө бий болгодог. Дотоод агуулга нь ч эргээд хэлбэрээ бий болгодог. Тийм учраас хэлээд та нарын ойлгож байгаа хиймэл юм шиг инээмсэглэл хэдэн цагийн дараа, хэд хоногийн дараагаар жинхэнэ дотоод зүрх судасны дотоод зүрх сэтгэлийн инээмсэглэл болно. Яг энэ үеэс эхлээд л өвчнөө илаашуулах инээмсэглэлийн гайхамшигыг та ойлгох болно. Инээмсэглэл гэдэг зөвхөн нүүрний хувирал төдий юм биш. Хэрвээ та үнэхэрийн дотоод сэтгэлээсээ инээмсэглэж чадвал таны эс бүхэн, таны эмгэгтэй эрхэдэн бүхэнд инээмсэглэлийн гэрэлгээ тусах болно. Ийм учраас инээмсэглэлийн үед бид ямар өөрчлөлтүүд явж байна вэ гэдгийг өөрсдийнхөө хүмүүст өвчтнүүдэд хэлж өгөх хэрэгтэй. Хүн инээмсэглэхэд дотоод шүүрлийн булчирхай хамгийн тааламжтай амар амгалангийн, баяр баясгалангийн тийм шүүрэл гаргадаг. Тэгвэл уурлахад дотоод шүүрлийн булчирхайнууд нүүрний хувирал, булчингийн чангарал, зүрхний төвшлийн шүүрэл гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр хүний ангаах ухаан ийм зүйлийг нээчихэд байхад яагаад өвчтөн эмч хоёр тийм эрүүлжгүй амар амгалангийн орон зай тийм шүүрлийг гаргаж болохгүй гэж. Энэ бол туйлын болох зүйл өгөөд хамгийн энгийн хялбар мөртлөө ямар ч антибиотиктай зүйрлэхийн аргагүй гайхамшигтай үр дүн төрдөг инээмсэглэл. Тухайлбал хүн инээмсэглэхэд бамбай булчирхай, бие хамгаалал, дархлалын шүүрэл нь илүү гарч байдаг. Бөөрийн дээд малгай булчирхай гэж ярьж байгаа бөөрийн дээр хоёр жижигхэн булчирхай байна. Тэр булчирхайнаас цусны даралтыг бууруулах, хүний сэтгэл санааг тайвшруулах амар амгалангийн шүүрэл ялгардаг. Тархинд хоёр булчирхай бий. Эпифиз, гипофиз гэж ярьдаг. Монголчууд өнчин тарих гэж байгаа. Тэр өнчин тарихнаас бүх булчирхайг амар амгалан инээмсэглэл, баяр баясгалан, туйлын эрүүл байдал байна гэсэн тийм тохиолдолч тэндээс өвөрмөц гормон, өвөрмөц даавар илгарч байгаа. Инээмсэглэхэд зүрх аажуу, уужим тэгээд эрчимтэй цохилдог. Цусны эргэлт илүү эрчимтэй болж зүрхний агшилтын тоо цөөрч нэг удаагийн агшилтын эрчим хүчин нэмэгддэг. Ийм байдлаар эмчлүүлэгч хүмүүс, өвчтэй хүмүүс инээмсэглэлийн бясалгал энэ төвлөрлийн орон зайд 15-аас доошгүй минут өдөрт 3 удаа хичээллэх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал таны өвчин тэр инээмсэглэлийн гайхамшиг, таны дотоод бүх амар амгалан эрүүлжгийн гайхамшигыг дайчилж чадна. Хүн хичнээн уужим агуу ертөнцийг харж байна. Дотоод сэтгэл нь төчнөөн уужирч зүрхэн түүнтэй холбогддог. Тийм ч учраас бид энэ уулын орой дээр хичээлээ үргэлжлүүлж байна. Та нар одоо өөрсдийнхөө харааг тэгтээ аласт цэнхэртэн харагдах тэнгэрийн хаяа, уул бие биенээ дэмжин тэнгэрээд уусч байгаа газрын хаяа, биднээс алсан байгаа тэр тохойрон урсах хөхмөрөн голуудыг харцгаа энэ сайхан байгаль орноор биширч дотоод сэтгэлээсээ, чин зүрхнээсээ 5 минут инээмсэгэлцгээ. За ингээд хараагаа нэгээс нөгөө рүү энэ ой шугуй модноос тэртээ далсах цэнхэр уул
Түүний дээгүүр шаргалтах нарны туяа. Бидний зулайдаар цэнгэлдэх хөх тэнгэр. Тэрнээс доошоо буух тэнгэрийн хаяа улам цайрын цайрсаар тэртээ бидний хараа төрөх тэр орон зайд газар тэнгэр нийлэн байгааг харж инээмсэглээд өөрөө энэ ариун дагшин газар орон тэнгэр бурхан хязгааргүй байгальтайгаа нэгдэн нийллээ гэж ойлго. Тэгж төсөөлж бод. Тэрнийгээ мэдэр. Ийм хязгааргүй ариун дагшин орон зайд таны өвчний хуруун чинээн голомт юу ч биш. Түүнд уусан нэгдэж, танд гомдсон эсүүд бас цуг нэмсэглэж, эргэж таны төлөө. Таны эрүүл амгалан байхын төлөө тэр эсүүд чинь ажиллаж их болно. Яагаад та өвчтөөсөө зовлонгоос нь аварч байгалийн сайхантай нэгтгэж сансар тэнгэрийн ариунтай нийлүүлэн инээмсэглэж байна шүү дээ. Нүүрэндээ инээмсэгэл тодорвол одоо нүдээ зугуухан ань анхаарлаа төвлөрүүл нүднийхээ харцыг хагас аниж хамрынхаа зүрт төвлөрүүлээд саяын харсан байгаль дэлхий тэнгэрийн хязгаар нарыг зүрхнээсээ цацруулан бодож миний дотор энэ бүхэн байна гэж төсөөлж бодоод 2-3 минут бясалгаж төвлөрч суу. Зүрхнээсээ цацрах нарны гэрэл бидний сууж байгаа уулнаас сайш өргөлжлөх тэнгэрийн хаяа газрын хаяанд өөрөө уусан нэгд цагаанаас гүн хөхөөд уусж байгаа хөхтргүй рүү нэгдэж бидний зулайдаар гүн хөх тэнгэрээс наашаа их цагаан гэрэл миний зулай руу бууж байна гэж төсөөлж бод. Ингээд та сансар огторгой хийгээд байгаль дэлхийнхэн амар амгалангийн эргэлтэнд нэгдэн орлоо гэж төсөөлөн бодоорой. Яг их гол урсаж байгаа шиг таны өвчин одоо тэр тойрог их урсгалд орж таны бие лааршин эдгэж таны өвчтэй цэг орон эв эрүүл болсноор төсөөлөн бодоорой. Энэ удаагийн энэ хичээлийг та нар өвчтэй хүмүүстэйгээ хамт хийж ийм байгаль дэлхийн гайхамшигт эргэлтэнд тэднийгээ оруулж чадвал эмч таны ажлын үр дүн 100% эрүүлжих вэ гэдэг ганц үгээр хариулагдах болно.